Өв соёл бол түүхийн гэрч. Үндэсний дархлаа хооч үеийнхний бахархал. Энэ удаагийн нэвтрүүлгийн баатар тэрхүү өв соёлыг тээгч, дэлгэрүүлэгч, бас хүү бүтээгч нэгэн. Өнөөдөр тэр хүмүүний хорвоод байхгүй ч түүний уламжилсан, дэлгэрүүлсэн, түгээсэн, уралсан бүтээсэн ерөөл магтаал туйл Монгол үндэсний соёлын бит бус өвийн санд томоохон байр суурийг эзэлж өөрийн гэсэн дэгийг бий болгожээ. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, төрийн өргөмжлөлт, ерөөлч, магтаалч, зундуун Чулуунбаатар хэмээх эгэлгүй их авьяасны тухай энэ удаагийн нэвтрүүлгийн үзэгч танд өргөн барьж байна. Энэ Чулуунбаатар гэдэг нь юугаараа үнцэнтэй байл. Энэ хүн чинь 50 онд төрсөн 1950-аас өнгөрсөн зооны. Хуучнараа манай авч их ярьдагс Түшэт хаан аймгийн ач түүний хошуу хомын гашуун гэж газар төрсөн. 6 настайгаас Мари хоор сураад. Тэгээд яванда одоо тэр магтаал бас ерөөлийг цэцэлж хэлдэг, магтаалыг хуурдаж хэлдэг. Ийм одоо авьяас нэлээд тодорсон. Тэгээд ер нь бол сургуульд байхдаа тэр сургуулийн одоо урлагийн үзлэг тэмцээн, концерт болоход манай тэр хүүхэд тэр дүүч одоо ер нь их бүжигэлдэг ер нь тэгээд алиалагч энэ тэр хийхдээ ер нь их сайн. Ямар сайнтай өхөр тугалны иллээ шүү. Хөгшөд өвгдөг үйл дээрээ гээл хүүхэд багчуудгүйгээр хөгшөд өвгөд гараарай гээл гүйгээл гараад ирэхэд хүмүүс нэрх гээл хөрч ондог байлаа. Тэгэл ер нь сургуулиас хойш тийм нэг авьяастай бас тийм юмд ер нь нүүрмөг тийм айхтар хүүхэд байсан юм. Эцэгхийн хамт мал маллан нүүдлэн амьдарч байсан Чулуунбаатар 7 настайгаасаа морин хуур хөгжмийг ихэд сонирхох болжээ. Тэрээр үндэсний радиогоор ерөөлч магтаалч Дагирын зугаан хөхөө намжил уулган шар ингэний тухай говийн ард түмний дунд яригддаг домгийг морин хуурын ихшгэнд аялгуулан уншихыг ихэд сонирхон сонсож эхэлсэн тэр үеэс л морин хуур хөгжмийг оролдох болжээ. Анх тэр мэдэг түүнтэй болсон нь болохоор манайд тогтохгүй гэж нэг айл байсан юм. Одоо бид нас ил одоо бас нэг ойр дотн нэг цаахалт яваад байдаг айл. Тэгээд тэдний нэг хүүн ингээд морин толгомолгойч явахгүй нэг тийм модон хууртай байсан юм. Тийм хилгасалцсан. Тэгээд тэр ээжийнхэн дээр тогтохгүй гэдэг хүний их нь олгол зугаа гэдэг хөгшин байсан. Тэгээд тэр өдөр жингээ гэртээ байхад нь манай тэр дүү жоохон хөөхөд л очиод тэр модон хуурыг өдөр жингээл хөрөөддөг байсан гэж байгаа юм. Тэгж байгаа тэр гар хуруу салцсан юм шиг байгаа. Тэр тэрийг ингээд оролцсоор байгаа. Хөрөөдсөр байгаа. Дагирын 100 одоо араад байгаа л юу яадаг гэсэн бэ? Ерөөл магтаал хэлдэг байсан байлээ. Уулган шарын домгоо явдаг байсан гэж байгаа. Тэгээд ээжийнх нэг ах дойд гэдэг хүн байсан билүү дээ. Тэр хүн нэг хуучин морин хуур авч өгч ирсэн. Тэр үед одоо үнэтэй байсан гэсэн хоньорч гэлүү ямаагарч гэлүү авч өгч ирсэн гэсэн. Тэгж авч өгөө. Тэгээд тэр нэмхэрхий их муу хуур байсан гэж байгаа. Хизээнэл нөгөө хялгасан тасарчдаг. Өөрөө тэгэл янз бүрийн юм хийдэг. Тэгээ сүүлдээ бүр тэрнээс өмнө болохоор нэг модонд 2 эрзэн уйчаад хөг оруулаад байсан гэж байгаа. Тэгээл харин ахан тэгээ тийм авч өгч ирсэн юм шиг л дээ. Тэгээ тэрийг л авч тэгжил морин хуур сурсан гэж ярьдаг. Чи толгой байхгүй. Зүгээр хүний мотор шигдсэн нэг ширэн цартай. Манай дээр би хуурсан тийм л гэсэн чи. Я дуут модон тэг лотын мэлгийн ийм их юм байгааг нэг арцтай мод тэгвтэй. Тэгээ энэ зүгээр сурах гсаатай. Тийм хууртай тэгэл. Багаас хооронд сонирхолтой. Ямар нэг хорондор хойшод гараа малтсан тэгээд хөдөлгөөнд авч өрөөдчихсэн юм. Тэгж л хооронд дурсан да. Ер нь бол би чинь жоохон байхад энэ хөхөө намжилтын домог, уулган шарын домгийг эх орон 52 гэдэг гараж мөнгөс гараж байдаг юм. Тагийн хал явуулж өгнө штэ. Тэр гадаа ингээд чагнаад хург яргаж баас. Тэгээд чагнаад хурга бөөрөрн чирээд хайргандаа гоо чирсэн гэрэг аяа дэрээ. Тэгээд хурганы гэж сурханыг ээжээрээ оруулгуулж ирсэн шүү дээ. Тийм сайхан хүнийг одоо чихэнд хоногчдیں۔ Тэгээд ер нь манайхан нэг тийм нэг урлагийн талын тийм авьяастай гэх юм уу одоо тиймэрхүү сонирхолтой улсууд байд юм уу? Манай ээжигийн тэр дээдүүл нь одоо манай ижийнх нь ээж нь их дуучин хүн байсан гэсэн. Тэгээд тэр өвөр Монголд очиж айлын найрт уулаад
халахын шар дээлт гэж тийм даагаар шагнуулаад ирж исэн юм лээ. Тэгээ манай ичигийн ах нар нь болохоор Жамц гэж байсан хүн тэр хуурчин хуурддаг байсан, уртын дуу хуурддаг, дуулдаг байсан. Тэгээд Оёд гэдэг хүн байсан бас тэр Жамц гэдэг хүний ах нь. Тэгээд тэр хүн бас хуурддаг байсан. Тэгээд өөрийнхөө хонгор салхи гэдгээр хүүхдэн бууилдаг байсан. Тэгээд хэрлэнгийн барьяа энтергээд жамаа ах бол их л дуулдаг байсан. Тэгээд тэр удмаанч татдаг юм уу. Тэгээд манай энэ хүүхэд бол энэ урлаг муулагтаа бол их сонирхолтой. Тэгээд одоо намайг жоохон байгаад моргоор тоглондоо хэрийн цартай моргоортой байх. Тэгээд хараалын жонон гэж жонон донлог энэ хэлдэг нэг. Тэгээд жонон нэг иймэрхүү юм байсан би хүүхэд байхдаа оролдож байгаа нэг иймэрхүү сорсын нэг салхилж байгаа юм шиг зүгээрч юм шиг байдیں۔ Тэгээд нутгийн улсууд бол хараалын жонон сонсоод ойч хараалын жонон бол цэврийн жонон ингээд тус-тустай шүү дээ. Тийм байт. Өмнө гойд болох маягийн цэврийн жонон гээд бас нэг татлаг байгаа. Хараалын жонон бол ийм юм байсан. Сайханагтал тэгээ тэр хүний тоглоод явсан тэгээд чихэнд сонсогдоо тэгээд орж ирэнгүүтэл намуурал хөрөөдөн шидэ. Тэгээд ийм бэлэн цэцэн авьяастай хүн маань тэр мандахсон гэдэг бол өөрөө бас байгалийн тогтцсон их сонирм. Тэр одоо чулуун зохион тэгээд тэр тэнд байгаа тэр чулуутсан модон ой сөөхөнд тэнд вэ. Дээрээс нь тэр ашиг хоргын аялгаа гэдэг. Тэр ашиг хоргын чулууны тэр зав ашиг хоргын аялгаа гэдэг бас уртын дууны нэг одоо тийм салбар юм аялгаа баг. Тэрээр бол энэ Дундгой аймгийн одоо нэртэй уртын дуучин Балдар гой бол ярьдаг байсан да. Би бол энэ ашиг хоргын аялгаа чигээр л тоолдог гэж өөрөөсдөг гэж ярьдаг гэсэн. Тэр ашиг хоргын тэр чих онцлогтой нутаг. Дорн гойгийн мандахсан. Өмнө гойгийн маллайсан. Тэгээд наадлаасаа болохоор Дундгой аймаг үлзийдийн буянтай залгаад явчихсан. Тэнд авьяаснууд их олон төрдөг газар. Уртхан талдаа нөгөө өш манганы тэгэл ашиг хоргын жил. Тэр байгалийн тогтцсон нь бол хүмүүсийн авьяас бэлэгт бас нөлөөлдөг юм шиг л. 1980-аад онд цэргээс ирснийхээ дараахан ардын их хурлын наадамд ерөөл магтаалаар оролцсон нь төрлөх авьяас бэлгээ хөгжүүлэн уламжилж ирсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсийн суурь болсон байна. Энэ л цаг үеэс эхлэн тэрээр уул овооны тахилга, хурим найр, баяр наадам, байгуулгын ой, аймгийн наадам, цагаан сарын нээлт зэрэгт урагдан очиж морин хуурын эгшгээр жавар үргэн орчиндөө тааруулан уран цэцүүгээрэн ерөөн бэлэгдэж олон түмэндээ хүндлэгдсэн билээ. Чулуунбаатар хөгжил дагсан нийгэмд үлдэж хоцроод байсан уламжлалт өв соёл болох ерөөл магтаал туйлсаар голлон дагнаж олон улсын наадмуудад тэргүүн, дэд, шагналт байруудыг эзлэж байв. Мөн улсын ерөөлч магтаалчдын уралдаанд 10 дараалан төрүүлж говь нутгийн ерөөлч магтаалчдын авьяас ур чадварыг дархлан харуулсан юм а. Ажилчны урлагийн их наадамд төрүүл алтан медаль авлаа хамгийн анх. Тэгэхэд манайх хонь малж байсан. Тэгээ хонь шилжүүлээд тэр үеийнхээ баригад гэж манай баригадын төв байдгийн тэр хонь 3 дугаар баригадын төв тэн дээр очиод юу асал да. Оноо урлагийн их наадамд яваад алтан медаль авсан гэд ирсэн. Тэгээд би бас анхныхаа алтан медалийг угааж өгчээ л.
ойр хавийнхын тэр багийнхаа улсуудыг цуглуулаад тэгэл нэг яг нэг дуудаад бариад нөгөө одон медалаа ингээл юунда хийгээл мөнгө аяганда хийгээл ингээл тойруулаа тэгэл дуулж барьж байлаа. Тэгээ одоо маш олон уралдаан тэмцээнд орж исэн. Тэгээ тийм тэмцээнд ороход одоо ерөөсөө хар гэрий чинь биел авч үлдэн л дээ. Хувцс нар бүх юмыг бэлдэж өгнө. Яв цуух тэгэл бүх л тоглолтын хувцс өөрийнх нь ингийн хувцас бүх юмыг бэлдээл чандам саунд хийгээл ерөөсөө за одоо ийм хувцсанд хийлээ тэглээ гэл ингээл өгдөг байхгүй. Тэгэл хөгжмийн хийгээл өрүүлээл ерөөсөө бүх юмыг бэлдээл манай хүн чинь бол ерөөсөө тэрийг бол яг хувцсанараа хаана юу байгаа мэдэхгүй. Тэгэл за одоо явна гэсэн тийм юмд орно гэсэн одоо яанаа л гээл үрээд ирнэ. Тэгэл хоёулаа ерөөсөө бүх юмаа бэлдээл бүх хэмжээнд та хийгээл за тэнд нь тийм хийсэн, энд нь юм хийсэн. За энийг тэгж өмсөөрэй, энийг тэндээ өмсөөрэй гэл ингээл тоглолтод явахдаа бол ерөөсөө дандаа тоглолтын хувцс хийж авч явдаг байсан. Тэр хувцсыг нь бол голдуу би өөрөө хийдэг байсан. Зарим нэг ойдолчингоор оёлдог байсан. Тэгэл бус юмнуудад одог модод тэгэл дээл мэлэг өөрөө хийдэг байсан. Тэгэл зүү ороос нь дайлан өөрийнх нь одоо гоёлын тим юмнуудыг хийж өгдөг байсан. Японд 2 удаа явж байсан. Тэгээд Улаанбаатар хотод одоо тэмцээнд маш олон удаа оролцсон. Багнуур, Улаанбаатар, Сүхбаатар, Хэмтээ, Өмнө Говь, Баганга одоо тийм газрууд явж уралдаан тэмцээнд орж исэн. Маш олон уралдаанд орсон. Ерөөж магтаалчтай уралдаанд 10 удаа төрөөсөн. Завсаргүй 10 удаа төрөөсөн. Удаа дараагийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Дид байр эзэлсэн. Шагнал байранд орж исэн. Тэг өөрөө ярьдаг байсан л да. Би бол одоо энэ улс энэ чанартай уралдаанд би лав одоо 89 төгөө дөрүүлж би одоо хэрвээ мар ятгаас байсан бол би миний өшөөг бол мандах сумд юм эсвэл таарн гавь одоо сан шандын төвд бол барьцээ цэний барьцсан байна. Хүн юм болохоор одоо энэ көшөөмөшөө болохгүй юм байна гэж. Тэгч одоо магнаж төрүүлж исэн тийм аяаст. Нэг баярын цахилгаан гэж их явуулдаг байлаа дээр үуч чинь. Тэгэл би чир нь уралдаан тэмцээнд ороод явангууд нь араас нь л юу яадаг цахилгаан бичдэг байхгүй юу. Би ч холбоонд байсан. Тэгэл өөрийн мэрэгжилч юм тэгэл за тэгэл тийм газар болж байгаа тийм уралдаан тэмцээнд оролцож байгаа дорн говийн тэрэн тэгэл. Тэгэхээр тэр яг тэмцээ явж байгаа тэр уралдаан дээр нь өмшдөг гинэ тэр. Тэгээд тэр их гоё байдаг гэл өөрөө ярьдаг байсан ирээд. Тэр их сэтгэлийнтэй мөгдөг байсан шүү гэл тэгдэг байсан шүү дээ. Бүх хөгжим хөглөн ямар ч хөгжим хөглөн. Яа шанз ятга тэгэл баян ерөөсөө яочин ятга бүх хөгжмийг өөрөө тоглолт тэгэл хөглөөл ерөөсөө ямар ч айлд ороод очив ямар л хөгжим байл аваад тоглодог байхгүй юм байна уу. Тэгэл тийм л их гоцав ястэл хүн байсан да. Хөгжим одоо ерөөсөө янз бүрийн хөгжим байна дөө. Морин хоорн байна. Тэгэл тэр товшуур байна. Энэ товшуур Япон явахдаа өөрөө хийж барьж явж байсан товшуур. Тэгээд тэр Японд очиод тэр найзтай бэлгэлчээд ирээд энийг ахиж хийсэн. Тэр ханг хоор гэ тэр оны иврээр хийсэн хөгжим байна. Ер нь хорондоо гүчээд ингэж яддаг хүн. Тэгмээргүй санагдаад ингэчүүд бас арай нэг нэр номсон харагч гоч юм гэмээр. Юм уу санагдаад. Тэгээд ингэж хийсэхгүй. Тэгээд хонхын бас санаа. Хамт үгүй болчмор жиргэж байгаа маа чи. Тэр үед одоо манай анчид одоо ингэ амд явах өмнө энийг ингэ татаж сайхан одоо наргид сэнгдэг байсан. Одоо онгодон дуу ангийнхаа хаамрыг далуулдаг байсан. Тэгсэн чинь тэр Японд бол итгэл юм шиг нэрийн тийм нэрийн ч ном шиг юм байж байгаа. Тий одоо тэр ханг хуурын товшуур эдрэг өөрөө морин хуур өөрөө хийдэг гэсэн. Маш олон хуур хийсэн. Шавнартай хуур хийж өгдөлээсэн, хүн амтай хуур хийлэгдэлээсэн. Өөрөө хуур хийж барина. Тэгэл нэг хуур болохгүй энэ дуу муутай байна гээл ахаал нэг хуур хийдгэлээсэн. Тэр үе чинь юм ховор тэгээд дандаа гар хийцээр. Хуурныхаа битэр өвсөл хоёлаа хийлэнтэй би юм хүмүүс барьж өгнө. Хүрээ мод хадчаал тэрэндээ ингээ зарнуудыг хийж агаал тэгэл юугийн болонгуудыг наагаал дугуйны хаймар ингэж огтолж байгаа тэрийг хийгээл тэр үе чи юм ховор одоо нэг шиг сайхан юм хүн гараагүй байлаа шүү дээ. Гоё бэлийн юм байхгүйсэн болохоор тэгээд тийм гар хийцээл тэгж хийдгэлээсэн тийм. Хоёр дараагаа юу ийсэн? Төрийн тэргүүн болсон юм арай болоогүй юм лээ. Ерөнхий сайд байхдаа энэ хуурыг анх нэг уралдаанд төрүүлээд
энэ хуураа шигнүүлжсэн байхгүй юу. Тэгээ энэ одоо их олон жил болж байгаа хуураа. Улаалуу сийсэнгэн баруун талын хаалндан барахчлан гэж их саажгэн хойд талын хаалндан хоннималан байгуулчгэн зүүн зүгийн хаалндан зүрүүрэй гэж их саажгэн аптэхэндэтэн 아자덕신 노영 암르기흠이 대근 노름과 다그네그네 아또마대인대든 낙성 홍구름 어른이긴 아래인 퇴비가 질센 나베노다 함탕게 찔레 찔레 Үндэсний урлаг өв соёлын түгээн дэлгэрүүлэх үйлсэд Чулуунбаатарын оруулсан томоохон хувь нэмэр бол шавь сургалт юм. 1997 оноос 30 гаруй хүүхдүүд морин хуур ерөөл магтаал зааж эхэлсэн нь Монгол үндэстний өв соёлын түгээн дэлгэрүүлээ зогсохгүй. Өнөөдөр тэдгээр шавнар эрийн зээнд хүрч багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна. Хуурчдыг залгамж халаа, хуурчдын залгамж халааг бэлдэх гэд бид нэр бас хамтарч ажилласан. ЮНЕСКО-гийн дэвшилж байсан. Дараагаар нь манай соёлын өвгийн үндэсний төвөөс явуулсан энэ шав дөрүүлдэг. Өөрийгөө орлох гарангаа шав бэлтгээ. Тэгэхгүй бол та авьяачсан, та хардын чигчинж байсан шавгүй байх юм бол таныг өвлөгч гэж үзэхгүй гэсэн. Бид өвлөгч гэж үзэхгүй гэсэн шаардлага тавьсан. За шавнар бол олон байна. Олон шавнар байдаг. Одоо би бас зарим нь сайн мэдэхгүй байна. Ер нь ойр дотны нэг хэдэн хүн байдгийн. Ер нь их олон шавнартай. Энэ шавнар бэлдэх бол одоо их хэдийнээс бэлдсэн шүү дээ. 99 он тайлан тоглолт хийсэн. Тэрний өмнө л одоо 85 6 оноос л одоо шавнар ер нь янз бүрийн хүүхдүүд ирээл их шав ордог байсан. Гэрээрээ тэгээ байр маяр олдохгүй ингээл зөндөө байр хайгаал одоо ерөөсөө байр өгөөч ингээл аймаг оронд олон удаа санал тавьсан ч ерөөсөө манай аймаг үнэхээр хүлээж авдаггүй байсан. Олон дарга нарын бол одоо очиж хэлж ийсэн байхгүй. Одоо нэг байр өгөөч ээ. Би одоо ингээд шав сургалт явуулмаар байна. Хүүхдүүдийг одоо ингээд ерөөл магтаал хэлдэг болгомоор, хуур дардаг болгомоор байна гэдэг байсан. Тэгээ ерөөсөө байр орон гаргаж өгдөггүй байсан. Тэгээ гэрээрээ л дандаа юу яадаг гэсэн. Хүүхдүүд ирж хуур заалгадаг, ерөөл магтаал заалгадаг. Тэгээ энэ манай урд нэг байшин байгаа жижиг байшин. Тэнд ингээд суучаал хүүхдүүдтэй хуур заадаг байхгүй юу. За анх би 10 жилийн сургууль төгсөөд Зургаанбаатарын ард нүүж очиод яг багшийнхаа хажууд одоо хөрш айл нүүж бууж исэн. 98 онд 97 онд театрын дугууланд ороод 98 онд болохоор анх Чулуунбаатар багштайгаа танилцаад. За тэгээд багшинда яг тэнд байдаг гэдгийг мэддэггүй байсан. Тэгээ хүүхдтэй найзлаад хүүхдтэй гэрт нь очисон чи айл сумын хүүхдөө гээд намайг тэгдэ. Тэгээ би дэлгэр сумаас ирсэ гэсэн чи дэлгэр суманд нэг юу яадаг морь цололдог нэг жоохон хүүхдтэй байдаг чи эдрийг таних уу гэд миний зургийг гаргаад иржсэн юм. Би ч анх 1-р ангидаа л аавараа заалгалгүй яах вэ? Тийм шууд сурчна гэж байхгүй аавараа заалгаж байгаа. Одоо Саранхи театрын бараг 30-аад хүүхэд байсан баха. 30-40 хүүхэд. 30 гаруй хүүхдээ тийм морин дугуулсан байсан. Тэн дээр нэг бид нар нэг яргууд нэг дорногой магтаал гэдэг мантай зингэрлэлийн тэртэй гэхэд тэр магтаалыг уншиж анх яргууд оролцож мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ тэрнээс л ирнэ эхэлж одоо багштайгаа багшаа барилгатай болсон доо. Тэгээд би багшаа би наад хүн чинь байж таа гэд. Тэгээд чи тэгвэл энд юу хийж байгаа юм одоо надад шав ор гэд. Ерөнхийдөө нэг тэгж шав орж ирсэн. Би ч өөрөө ер нь шав орё гэсэн маш их хүсэлтэй байсан. Олон сайхан магтаалууд заалгасан. Ер нь бол гэрээр магтаал ер нь гэрээр хичээлдэг байсан. Морин хуурын магтаалыг хамгийн анх сурж байсан. Завч хилээ болонгууд чокошинд очиж нөгөө магтаад ирвэл юмас ордог. Тийм байлаа. Тэгээд олон сайхан магтаалууд ер нь бол шавнартай бол юм их харамгүй заана. Загнах үедээ бас загнана. Тэгэхээр загнах нь ер нь цөөхөндөө. За миний хөхд яаж яана л гэдэг. Сурж яана гэж би чинь тэгээд гал бэлдээл байж тэгэл. За багштайгаа хамт 2007 онд Улаанбаатарт морин хуурын магтаалыг
соёлын төвөргөөний тайзан дээр тоглож байсан. Тэр бол одоо миний хувьд одоо маш дурсамжтай санагддаг. Нэг Улаанбаатарт нэг бас нэг язгуур урлагийн нэг наадам болсон юм а. Тэргээр очиход бол за Бүхэл аймгийн одоо нэг өв тээгчд те бид бас өв тээгчд ирж тэн дээр бол бүгд л багшийг хүндлээл одоо олон манай багш одоо 9 удаа юм билүү. Одоо юу аврах штэ. Тэгэл одоо хамгийн чадварлаг гэдэг юм одоо нэг бэлэн цэцлэх. Тэн дээр бол Монголд тэр нэг зөвхөн байхгүй те. Тэгээд тэр ирсэн бүх өв тээгчнэр бол багшийг хүндлээл одоо манай чуука гэл. Ер нь бол тэгэхэд бид нар ч одоо жоохон байлаа. Багшаа хараад их бахарч байгаа л шүү дээ. Багшаа болох юмсан гэл. Тэгээд Чулуунбаатар маань энд бол шав дэрүүлсэн өөрхөн төрсөн хөөг бас наан нь одоо сайн шандтыг эсвэл өөрхөн нутагт бол одоо шав сургалт явуулсан да. Одоо гарын шавнар нь байгааг санаж байна. Тэр шавнар бол Чулуунбаатарын одоо өөрхөн амьдгийн нэр байхгүй гэсэн шавнар бүр хөөхдөд ингээд Чулуунбаатарын маань нэрийг тусгаж явна гэдэг нь бат итгэж. Манай багш ерөнхийдөө нэг хүүхэд шиг ааштай. Хүүхдэд айгүй сайн. Тухайн үед шав орж хад би 10 жилийн хүүхэд байсан болохоор хүүхдэд ер нь хүүхдүүдийг шавнараа ер нь яг өөрийнхөө хүүхэд шиг боддог. Байнга сургаж байдаг. Тэгээ ерөнхийдөө айгүй хөгжилтэй тийм л юм дээ. Арга барил гэх юм бол ер нь их харахад нэг ширүү юм шиг мөртлөө их зөөлөн. Ер нь ойлгомжтой юмыг заахтай их сайхан ойлгуул заадаг. Тийм юм байсан да. Багштай байхад бол одоо маш түвшигтэй байдаг. Ганцаараа гарахад бол жоохон сандрах тийм тохиолдол байдаг. Тэр болгон дээр багш бас хараад зоригжуулдаг. Энэ ерөөлийг магтаалыг чамаас өөр хийж чадахгүй гэж бодож гаржээ тайзан дээр. Тайзан дээр хүн болгон чамайг үзэх гэж ирж байгаа болохоос чи хүн үзэх гэж гараагүй. Тийм учраас чи чадах юмаа өөрийнхөө хэмжээнд гаргаж бай. Ер нь ерөөл магтаал дээр бол алдна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл ардын юм байдаг учраас хэмжээ дамжаа тийм ээ. Одоо яг өөрийнхоороо тоглож бай гэж л цагтаг байсан та. Багштай хамт гарахад бол тийм асуудал байхгүй. Багш гарч ирээд хуураа татаал өөдөөс инээгтэл тэгэл инээгээл маш гоё сайхан л байдаг байсан та. Ингээд хуурын таамаа үргэлжлүүлж морин хуурынхаа магтаалыг бүгдээрээ сонсцгоё. Энэ магтаалыг Орон аймгийн ерөөч магтаалч соёлын гэрмэн ажилтан Чулуунбаатар өөрөө зохиосон аялуулгын шав Мэнд заяагийн хамт таавал өргөн барьж байна.
За би энэ Зундай Чулуунбаатар гэдэг хүнтэй 1981 онд 81 оны 6 сар авцаа 5 сарын танилцсан юм байна. Тэгэхэд би дэлхийн дунд сургуульд сурч ирсэн. Манай Чулуунбаатар манаг тэр үеийн нийтийн аж ахуйн үйлчилгээний клубын эрхлэгч гэдэг албан тушаалтай дөнгөд нэг сэргээс ирсэн залуу байсан да. Нэг 21 2-тай юм сайхан шагаа шиг тэгшгэн шар залуу анх танилцж бид нар тэр үед ард авсгалын 60 жилийн огцсон бүх ард түмний урлагийн их наадам гэж энэ наадамд хамт явж одоо танилцж ирсэн юм аа. Бид нар тэгээд тэр юун дээр хамтлагаараа Нарангуй магтаал гэж банзарчийн аялгау бүрсэргийн жилийн магтаалаар оролцож алтан медаль авч ирж ирсэн тэр их наадмаас. Тэрнээс хойш тэгээд одоо энэ бараг 40 жил бас салалтгүй сайхан нөхөрлж хол явбал сурахтай, хоор явбал мэдтэй гэж нөхөрлж явлаа. За би 1981 онд Дундгов аймгаас одоо урлагийн их наадам гэж болдог байсан. Тэр үед их сайхан болдог байлаа. Аймгаас ирдэг. Тэгээд тэгэхэд Дорноговь аймгаас нэг яг одоо Төв аймгийн нэг Жамцсан чой гэдэг нэг мундаг ерөөч магтаалч байлаа шүү дээ. Тэрний нэгэн адилаар яг адилхан дуурдаг, дуу хоолойч адилхан, ерөөл магтаалч адилхан тийм тэр чийсэн шар залуу нөгөө ерөөл магтаалаа хэлээ. Тэгээд ямар сайхан авьяастай хүн бэ гэж анх тэн дээрээс харж ирсэн юм. За тэгээд 82 онд би чинь энд ирсэн. Тэгэл тэрнээсээ хойш танилцаад бид нар одоо энэ тэнд айлын найр ч юм уу хүүхдийн ус авалтанд ч юм уу өөр одоо энэ тентхийн тоглолт моголтонд одоо зөндөө оролцож байсан да. Тэгээ Чулуунбаатар ахыг би 1995 онд аймгийн засаг даргын хамгаалалтын газрын соёлын мэргэжилтэн болсон цагаас эхлээд танилцсан тийм хүн байлаа. Тэгээд 95 онд ЮНЕСКО-гоос зарласан соёлын жилийн ажлын хүрээнд Говьсөнбөр аймаг одоогийн тэр үед бол Чойр хот гэж байлаа. Тэнд Боржгон уртын дууны улсын анх дугаар уралдаан гэж болсон. Тэгээд тэр уралдаанд Чулуунбаатар ах маань манай Алтан ширээ сумын өндөр настан уртын дууч, яг Боржгон уртын дуу дуулдаг хамгийн одоо олон жил тэр нь Боржгон уртын дууны өв соёлыг тээж явсан Загад гэж уртын дуучны хуурчаар нь явж байлаа. Тэгэж анх тэр Боржгон уртын дууны улсын уралдаанд Загдгай манай Саранхөө театрын дуучин байсан Отгонмаа. За тэгэл манай театрын дарга байсан Батнасан багш гэдэг ингээд бид нар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй 70 жаргалангийн бас хэдэн сайхан Боржгон айдангаар дуулдаг Дулам гарав гэж одоо ард яваастан байлаа. Хөрөөгөөр одоо ай тоглолдог Цэнд очир гэж мундаг бас ард яваастан байлаа. Ингээд ийм бүрэлдэхүүнтэй явхад бол анх одоо Чулуунбаатар гайг морин хуурчаар авч явж тэгээ танилцж ирсэн. Эндээс Чулуунбаатар бит хоёрт 2000 оны 8 сард бит хоёрт урилга өгөөд тэр Япон явах урилгыг тэр чинь Японы хөгжлийн говийн хөгжлийн сангийн тэргүүн нь бит хоёрт урилга явуулж Кимура гэдэг урилга явуулж тэгээ бит хоёр очиж тоглохоор болж хамтар сургууль хийя гэж. Тэгсэн чинь би сургуулгүй хийдэг хүн гээл нөгөөч чинь онгорол. Тэгээ онгорч юу яах вэ? Ер нь тийм цаахан сэтгэлтэй хүүхэд шиг тийм өөрөө дөө хүн байсан юм л да. Тэгээд би бас за яг чи ерөөч магтаачийн хувьд бол улсад одоо олон удаагийн тэргүүн байр эзэлсэн тийм мундаг хүн л дээ. Морин хуур дээр чинь ч бол одоо ярих юм байхгүй. Ганцхан одоо хөөмөлхий чи би үзээгүй штэ. Хоёулаа хөөмийн эдрийн давтаад хоёулаа нэг сургууль хийгээл. Тэгсэн чинь хоёулаа нэг сургууль хийд юм аа. Тэгсэн чинь хөөмийг ерөөсөө үздэггүй манер. Тэгэхээр нь би хоёулаа чи хөөмийг чи үзэхгүй гэсэн чи би нэг сургууль хийдэг хүн биш гээл өгч чинь тэгэл. Тэгэл Японд хоёулаа очлоо. Тэгээ Японы Токиогоор нэг өдөржин явж хоёулаа юм үзээ. Тэндээс бас хүн тосч авсан л да. Тэгээд хоёулаа явж хаад Нигата хотод тэр Кимура гэдэг хүн байсан. Тэгээд тэр хүн дээрээ очиод тэгээд өглөө нь л одоо сургуульд тоглолтод орох боллоо доо. Тэгээд олон улсын хөгжмийн дээд сургуулийн оюутнууд гээд нэг том дугуй зааланд ингээд бийг дүүрэн ус суудсан. Тэгээ бит хоёр арийнхын карманы өрөөнд тэгээ нөгөө Амраа гэдэг залуу ирсэн байсан морин хуурч уулгын хуурч. Тэгээ гуруулаа нийлээд тэгээд Амраа маань эхлээд нэг морин хуурын татлагч билүү нэг юмар эхэлсэн. Тэгээд
Чулуунбаатар маань болохоор нэг ерөөл магтаал хэлсэн юм аа. Би 3-т дуулаад тэгээ эргээд бас амраа тэгээд Чулуунбаатар гарах болдгийг. Тэгээ хөөмилнэ гэж л тэгж байна. Тэгэхээр н одоо ямар янз юм дуурах болоо гэд би бүр санаа зовоод байдаг нөгөөдхий чинь. Энэ юу хөөмилдгийн болов гэж одоо санаа зовоод байсан. Тэгсэн чинь манай гараа явчлаа. Тэгээд хөшин мөшрөгө тайзны араар юм гэж байхгүй шүү дээ. Зүгээр дугуй зааланд. Тэгээд гараал явцсан. Тэгээд яг юм харалтай юм том телевизэр ингээд гардаг байхгүй. Энэ тэндэн том телевизэр. Тэгээд би яг тэр телевизэрийг харсан ч лөө гарцсан байнаар нэг сайхан дуургаал хөөмиж байна. Үгүй чаар бичлэг тавьсан юм биш байгаа гэж бодоод тэгээд яасан царайн жоохон менчигээд ингээд хүрэнтцсэн л ёстой сайхан хөөмилж. Тэгэл би амар их дотроо бишрээл ийм авиастай хүн байсан юм уу? Манай Дорногов аймаг тийм хөөмөлдөг хүн байсан юм уу гээл. Одоо энэ Чулуунбаатар ингэж хөөмөлдөг байсан юм уу гээл дотроо их биширч байд. Төрмөл авиастан ялгарсан ур чадвартан оройлон манлайлагч байхын утгыг өөрийн ерөөсөн, магтсан, хайлсан, хуурцсан бүтээл бүхнээрээ харуулж байсан түүнийг Япон, бүгд найрамдах Хятад ард улсын өөр Монголын өөртөө засах орноос хэдэнтэй урьж залж Монгол үндэсний өв соёлыг гайхан биширч байсан гэдгээ. Энэ л ардын урлагаар улс орноо таниулж, сурталчлан соёлоор харилцах, хамтын ажиллагаагаа эхлүүлэх үргэлжлүүлэхэд түүнийг гүйцэтгэсэн үүрэг багагүй юм аа. Одоо бид хоёроос хоёулаа л хүүхдүүд оюутан болоо явцсан байсан. Бид хоёр хоёулаа л байж исэн. Хамгийн бага нэг байсан юм байна. Бага хүүхд маань жоохон байсан та нэг 2-3 дугаар анги илүү дээ манай хүү чинь тийм байсан. Тэгэл бид ч одоо тайлан тоглолт хийн гэл усууд нэг тайлан тоглолт хийгээдсэн. Гэмтгэл нэг өдөр өөрөө л би ер нь тайлан тоглолт хийж үзье гэл. Тэгэл зориглол хоёулаа за ер нь тийг яадаг ер нь юм ерөөч магтаалчтай хийм хүмүүс бол энэ тайлыг хийдгүй юм байна. Ер нь хийх нь зөв гэж хоёулаа ярилцсан. Тэгээд хоёулаа тайлан тоглолт хийсэн. Маш гоё болсон. Маш их хүн үзсэн. Билет зарсан, билет нь ерөөсөө олдохгүй байсан. Тэгээ сүүлдээ бүр театр дотор суудал байхгүй. Хоёр талаараа ингээд пид дүүр ингээд. Би бүр үүдэн дээр нөгөө юу яасан урилгатай усуудаа оруулах гээд нэг 60 хүнд урилга өгсөн. Урилгатай усуудаа би бас харж иж оруулна гээд үүдэн дээр зогсож ороод ирсэн чинь суудал байхгүй. Ерөөсөө пик суудсан. Тэгээ хоёр голоор нь ингээд дүүр хүн суусан. Маш олон хүн үзсэн тийм болсон. Тэр тайлан тоглолтын анх удаас тэгээ ахид тайлан тоглолт хийх үгсэн би хийхгүй нэг л удаа хийн тэгэж олон хийхгүй гэд энэ усуудын олон хийх юм лээ би тийм олон хийх сонирхол байхгүй би нэг удаа хийсэн болно гэд ахиж хийгээгүй л дээ би бас нэг удаа ахиж нэг тайлан тоглолт хийхгүй мө чи нутагтаа очиод хийхгүй гэсэн чи мандах сум бас нэг сайн наан цаана гэдгүү болохоор сумдаа хийж очиод тоглолт хийгэж ерөөсөө сонирхоогүй тийм л юм болсон да тэнд бол одоо ерөөсөө маш их олон хүн үзсэн тэгээд өөрийнх нь шавнар дээр 20 хэдэн хүүхэд мориу хуурай чуулга оролцож байсан. Одоо тэр хүүхдүүд бүгд том болсон. Одоо энэ сар хөхөө театрын руугна нөгөө хин нэг нь хэмлээ нөгөө ламаа тэр хоёр одоо жоохон байсан. Энэ данзаа харагчаа жоохон байсан. Эдгээр нэг жоохон юмнууд л одоо 20 хэдэн хүүхэд өөртөө ингээд хуур тоглоод ерөөл магтаал хэлжсэн да. 99 онд тоглолт хийж тэгээ нэг уртын дуу зохиож за манай дүү Отгомаа гэдэг театрын уртын дуучин байлаа. Тэр бит хоёр тэр сайхан дууг нь дуулж ирсэн юм да. Би найрамдал цуслангийн магтаал гэж аав манай аялгауг хийсэн магтаал үүдгийн. Тэр магтаалыг 97 онд байна да. Аав маань тайлан тоглолт гэж Сарын хөхөө театрт тухайн үед тоглож ирсэн. Тэн дээр хэлж анх найрамдал цуслангийн магтаал гэж магтаал хэлж ирсэн хүүхэд тахта. Тэр магтаал маань мориу хууртай явдаг магтаал аваа. Тэгээ одоо яг аялгауны хувьд бол эцэг тэнгэрийн доорл гэн их газрын дээрл гэн хөвчин дэлхийн зоондол гэн хөх Монголын нутагтал гэн хан хинтийн өвөрт налайсан хатан туулын савн дүнхийсэн байгалийн сайхан жиг дээрсэн Баянголын саруулхан динж байна гэдэг мориу хууртай явдаг юм магтаал байдаг. Одоо 17 бараг 20 жилийн өмнө магтаж ирсэн магтаал байна тий. За битэр ч одоо 1980 онд танилцсан юм байна. Би холбоонд ажиллаж байсан анх. Тэгээд манай хүн цэргээс ирээд 80 онд.
Тэгээ би тэр анх одоо кино үзэж явж байгаа л танилцсан да. Тэгээд 37 жил танилцсан би тэр. Одоо хамгийн анх ч одоо 82 онд одоо охиноо гаргаж ирсэн да би тэр. Анх охинтой болж л их баярлж ирсэн да би тэр. Бүл нэмэгдлээ гэлд. Манайх ч 3 хүүхэдтэй 89 онд дүү маань гарсан. 89 онд дүүтэй боллоо гэд бас их баярлсан манай. Тэгээд одоо сая 2014 онд 15 онд аж ахуйтай анхудаа болсон гэж маш их баярлсан. Яг тэр өдөр нь бас нэвтрүүлэгт орсон гэж байгаа манай ч хотод очиод нэвтрүүлэгт ороод тэгээд орон даяар би аж ахуйтай болсон гэж зарласан ингээл их баярлсан. Юм ярьж чадахгүй нэ би ерөөсөө. Би чинь том охин, том нь болохоор бас надад бас арай илүү байсан байх л та. Одоо яг эргээ ботход ер нь бол амьд ахуйд нь бол нэг анзаардгүй. Ерөнхийдөө л тэрмэн инмэн гэж учиргүй тэгэж аминчилж яадаггүй. Ер нь 3 хүүхэдтэй гурууланд нь л тийм тэгш ханддаг байсан. Загнах ерөнхийдөө нэг тийм нэг учиргүй загнаад зандчаад энэ тэрэ болох юм байхгүй штэ. Ер нь нэг дугаал байгаад байх санаатай. Болохгүй юм хийгээд байл муухай харс хийгээл үг мөгөнд орохгүй байх юм бол муухай харс хийгээл байгаад тэрнээс учиргүй загнаал цохиол тийм юм бол байдгүйс шүү дээ хөрхий. Миний аавч одоо дээр 2 эгчтэй би дурвтаа бол амьдралын сургаалыг харамгүй хэлж ингэж сайхан өсгсөндөө тэгээ одоо аавраа их бахархаж явдаг юм аа би. Ханигаа одоо их сайхан тийм одоо ер нь гоц авьяастайгаар л би их бахархдаг да ер нь. Тийм л авьяасаар нь л одоо бахархаж явдаг. Тэгээ 3 сайхан хүүхэдтэй одоо тэгээд 3 хүүхэд нь сайхан явж байна. Энэ ханы маань л ач буян да. Холбоочин бүсгүйгээ бас магтаад ийсээ надад зориулж. Тэгээд янз бүрийн уран бүтээл байдгийн янз бүрийн юм хийдэг юм да одоо. Магтаал гэвэл тэр холбоочин бүсгүй гэдэг магтаалыг хийсэн. Холыг ойртуулж ихэн дуулгасан, яасан шуурхаа залгаж бүсгүй вэ? Хоёрыг уулзуул сэтгэлд учруулсан ямар буянтай төрсөн бүсгүй вэ гэсэн тийм холбоочин бүсгүй гэсэн магтаал хийжсэн юм аа. Магтаалж байгаа, дууч байгаа. Энэ одоо 86 онд хийсэн баг шүү. Яг энэ манай дунд охин гарахын өмнө хэл хийсэн юм да. Нөө ёстой гоё хэлгүй яг энэ чинь бид нар манай холбооны хон бүгдээрээ бүр нийтээрээ дуулаад ерөөл магтаалын юу хийлээл тэгээд нөө уралдаан тэмцээн болдог холбоочдын баяр болохтол энэ чинь юу яадаг гэсэн дуугийн дуулаад магтаалын хийлээл нөө манай энэ холбооны нэг хатууй гэж ерөөлж магтаалч би бас манай өвгний шав. Тэр бол энийг уралдаан тэмцээнд маш их олон удаа хэлж ийсэн. Тэ надад зориулсан нэг шүлэг байдаг шүү дээ. Айгүй хэцүү. Тэр нөгөө нэг тэрнээс одоо санаахан бол нэг ширхэж байхгүй. Айгүй амар шүлэг байдаг. Тэрийг бүр сонсоод уйлал. Тэр нөгөө нэг эмнэлэг твцээ байхгүй аа нэг одоо биений өвдөд. Тэгээ би оюутан байсан. Өвдлийн амралтаараа ирээд тэгээ аав дээр очиж аавыг эргээд тойроод хэд хоног эргэж байгаа. Тэгээд гэрлээ. Тэгээ буцаах болж байгаа байхгүй юм. Орой суудлаа буцна гэдэг нэг өдөр өдөөс хойш морьтой л очсон баг. Тэгээ аавтай жаал ярьж сууж агаад. Тэгээ амар гонхтой амчаам. Амар хүнд өвдсөн. Тэгээд салждахгүй хажууд нь жаал сууд тэгж гараа явсан. Тэгээ хоошоо алхаж ийсэн жаав араас сонхоо эмнэлгийн сохоор харсан байхгүй намайг. Тэгчэнгүү те шүлэг бичсэн байсан тэр дараа. Тэгээд дараа нь явсны дараа надад утсаар уншиж өгчээсэн байхгүй. Тэг бүр амар. Угаасаа ер нь тиймэрхүү нэг тийм хүний тийм сэтгэлийн утсыг хүндсэн нэг тиймэрхүү нарийн нандин юмд амар мундаг хүн штэ. Тэгээ бүр тэрийг сонсоо бүр шууд дасгартал уйлж амчаа. Одоо ч л ер нь сонсохоор ер нь яг тэр шүлэг гэж бодхоор л бүр ингээд бүр нөлмөс амар ойрхон мэдэх байхгүй юу. Тэгэхээр тэр айгүй амар шидлэг мундаг шүлэг бичсэн. Тийм шүлэг бэдийн над зориулчихсан. Зөндөөл дурсамж энэ аваа бодоход одоо дурсамж болгоно энэ.
уутлан задлахад нулимс ойрхон байдгийг. Тэгээ яг сүүл би энэ төмөр замд ажилладаг л дээ, Улаанбаатар төмөр замд. 7 дэндээ зөвлөг дээр би зөвлөгийн дараа 3 жил гараа ажиллахад манад дээр очиж ирсэн. Тэр их сайхан санагддаг. Яг аваа очиход ажилтаа суучсан байхгүй. Тэгээд ман сайхан нэгэд орж иржсэн. Тэрийг санаж байна. Манай авчи ер нь хүүхдүүд одоо бид гурыг ер нь их эрхлүүлээд тэгдэггүй шүү дээ. Ер нь жоохон ширүүн дөрөв талын хүн шүү дээ. Тэгж болохгүй. Гайл бас нэг Монгол нэг эцгийн тийм бөөртэй зөөртэй юм баггүй. Тэгээ бид гурвч бас хэрсэн өссөн. Тэгээ одоо аваа батхад бас арай л эрт явчуудаа гэж боддог шүү дээ. Нар хорогдом шаргал говьдоо хуурын хөхтэй амьдарсан Чулуунбаатарын үргэлжлэл болсон түүний хүүн аавынхаа авьяасыг өвлөн авч нэгэн цаг үед аавтайгаа хамт улсын ерөөлч магтаачдын уралдаанд оролцсон аав хүү хоёр зэрэг шагнагдаж байсан нь саяхан мэд тодхон үлджээ. Үгүй одоо тэр чинь ерөөсөө нэг заагаад байсан байхгүй манай хүүхдээ. Айгүй өөрөө л одоо тэгэл авьяас нь байдаг юм уу цаанаасаа тэгэл ер нь тэгэл нэг энэ өө чи энийг сур алуу тэгээд үгүй би энийг сурыг гэж хүүхдэнд тэгдэггүй аав нь чи ингээл чи энийг сурж морин уур дар сур гэж юу тэгдэггүй байсан. Тэгэл ерөөсөө л өөрөө л оролдож байгаа л хүн л сурсан шүү. Тэр тал дээр бол өөрөө бас тэгдэг. Тэгээд тэр юу яадаг гэсэн энэ хөнгөө байхад гэрт хөөгд юу яадаг юм бэ? Кассетэн дээр ингээл өөрийнхөө ерөөл магтаад хэлж байгаа хуур дарж байгаагаа тавиад тэгэл тэрийгээ сонсоод байдаг юм байна. Энэ эрх айгүй залтай хөөхд шүү гэсэн нэг өдөр намайг ажиллаад ирсэн чинь яаж юм гэсэн чинь кассетэн дээр зөндөө юм бичсэн ингээд арай юу яасан байх юм. Миний хөө бэлдээл хийгээд исэн байж тэгээд. Тэгээд нэг ирээд юу яасан аав нь хэлж байгаа болтойс. Миний хөө ингээд болж байна. Тим юм тэгж ингээд юу яа гэд нэг тиймэрхүүд нэг зөвлөгөө өгсөн. Тэрнээс өөрөөр бол ер нь юу яадаг ч ярих гэж. Тэгэл энд өнөө манай ч одоо хүн амт их явна. Усууд их ирнэ. Тэгэл хүн амт ирэхэрсэн дандаа л хөгжмөдөөл, дуулаад, уурдал тэгдэг. Тэгэл энэ жоохноос сонсоол байдаа. Одоо тэгэл бас авьяасын өвлж авдаг юм уу даа л гэж би бас ойлгож ирсэн шүү дээ. Тэрнээс үл нэг тийм заа сургасан юм бол байхгүй шүү дээ. Уралдаан тэмцээнд орно гээл тэгэл нэг сургуулийн уралдаанд орно гээл. Та яасан миний юу бэлдэж байгаа юугаар орох гэж байгаа гэсэн. Нэг тиймээр орно доо. Гэхдээ тэгээ чи болох юм уу? Болох байхаа л гэж итгэн. Тэгэл орчоол медаль авцсан гээл ирдэг байсан манай хөө. Тэгээд өөрөө бас авьяас байсан юм уу тэгдэг л байсан. 2003 онд боллоо да. Тэгэхэд аав маань намайг анхудаа дагуулж явж ирсэн. Би жоохон хөхөд цуг явж илаа. Тэгээ очиод уралдаанд оролцоход ааваараа их бахархаж байсан. Тэрнээс өмнө зөндөл уралдаанд яваал ирж идэг. Хүүхэд юугаа мэдгүй тэгэл эргэлж тоглоал өгч идэгсэн. Тэр уралдаанд цуг явчаад аавыгаа тэр олон ерөөлч магтаалч хүндэтгэж хайрлаж зорж ирж уулзаж соёлын соёл судлаачд хүндэтгэлтэйгээр хандаж яриа авчлаг авч явахыг хажуунаас нь харж явахаас үнэхээр бахархал төрөхгүй байх аргагүй сайхан байдаг. Хоёулаа уралдаан тэмцээнд орсон аав нь дөрүүлээд өвөн тусгай барин шигнэл авсан олон сайхан ерөөж магтаалчид ирлээ. Гоё юм үзлээ гэж ирсэн шүү манай аав. Тэгээ улсын уралдаанд аваагаа явж хахад өчтө 2003 он. Айх юм байдгүй штэ миний хөө. Сандрах юм байдгүй. Би чадна. Би чадахгүй л өөр хин чадах уу? Тийм л юм бод. Тэгээд өөртөө ихтэй сайхан. Би чадахгүй л хин чадах юм бэ гэсэн шиг л сайхан магтай шүү гэж. Тэгж л цагчээсэн. Тэгээд яг би хэрэндээ л хичээж тоглож байгаа юм л да. Тэр жил чинь бас одоо
хүүхэд насан туршид гэж хоёр ангилж явуулж ирсэн. Харин тийш ерөөсөө тэр уурлахад бол энэ амархан штэ намайг бол дорн тэгэл нэг жоохон тунирхаал ихчил янз бүрийн хэлж байгаа л доор нь тэгэл ерөөсөө тийм уурлах юм бол байхгүй болгоод айчин ерөөс. Уурлж идэл ерөөсөө шууд тэгэл янз янзын хэлээл тэгэл намайг чин доор нь л инээлгээл нөгөө уурыг чин байхгүй болгочдөг гэсэн шүү. Гээ нийтдээ юм хэм бол нэг аймгийн юу театрт ч илүү нэг хошин шогийн тоглолт моголт ирлээ гэд нэг зар явуулсахгүй юу араад яваад тэгсэн чи харин би 10 жилийн л хүүхэд ийсэн. Тэгсэн чи хараа битэр ингээл манай аав чинь нэг зүгээр ахгүй исэн чидийн төмөр хийгээл инээтрээ болоод юм салгаал нийлүүлээ суучтیں۔ Тэгээ сууц би ажиудан суудсан чи араад ор тэгээ зар явангат нь битгсэн аахгүй. Энийг үзмээр энэ би гэдгсэн чи юу юм ингээл хошин шогийн тоглолт ирсэн гинэ энийг үзмээр гэсэн чи хараа. Хоёр утас барьжсэн гисрүүг ингээ нагахта амар дуулж муулж амар инээдтэй сонин болсноо. Намайг л үзчих тэгэл инээдтэй байгаа зү тэрийг очиж үзчих яадгийг. Тэгэл хөвтлийн инээжсэн. Ерөнхийдөө нэг тиймэрхүү амар хошин шогийн мэдрэмжтэй тийм л хүн байсан. Ер нь өөрөө их сэтгэлийн тэнхээд ер нь юмыг их сайхан өөдрөгөр боддог байхгүй юу? Санаж бодож байгаа хүнээс айж юм их байхгүй тэгээ сайхан хэлчихнэ. За манай хүн бол нэлээд тийм юу талдаа штэ их шудраг шулуухан юмд их хариуцлагатай хандна. Ялангуяа уран бүтээл тал руугаа. Ер нь манай авч амар хөвчлөлтэй. Тэг жоохон тиймэрхүү алиа хошин зантай. Ер нь бол тийм цагаахан их хүүхэд шиг тийм дэврүүн сэтгэлтэй. Миний авч шулуун шудраг зантай. Их шудраг, их үнэнч, их цайлган. Тийм л үндэ. Тэр өөрийнх нь авьяас ярих хэлэх үг бол түргэн цэцэн мэргэн за тэгэл ер нь тэр их мэдрэмж сайтай алиа хошин зантай ер нь бол их сайн хүн байсан. Ер нь бас их хүнд тусрах уу. Тэгээ сайн шин сумын таман газарт бас нэлээд хэдэн жил ажилласан. Тэгээд бас ажилдаа их хариуцлагатай. Ер нь бол нэг актер тэгэл би инээтерэ гэдэг ер нь актер бол нэг одоо бас зарим авьяастай улс орчин бас нэг буруу одоо бие тоодогч байт юм уу тийм зан нэг тийм төдийлөн байдгүй ер. Тэгээ ер нь сэтгэлийн тэнхээ сайтай. Юм хийвэл их махруу ер нь тэрэндээ нэг зүтгэлтэй. Тэгэл ер нь нэг гонж утрах тийм болгоч. За хоёулаа тэгчи тэгээ сайхан болчихно ингэчи гэл ингээл ерөөсө сэтгэлийн дэмийг аяйгаа өгдөг тийм. Хинтээч хаач гэсэн эвлүүгээ олоод харьцаад ойлголцоод яваад байх тийм чадвартай. Нийтч гэх юм уу одоо тийм юм багхгүй юу. Тэг хизээний л хаач очсон гэсэн хүмүүстэй ямар ч төрлийн хүмүүстэй байсан зохицоол ярилцаал ойлголцоол ажил бүтээхсэн бол ажлаа бүтээгээл тэгэл явж идэг. Ер нь бол тэгэл тэр бол яг аамын зан чанар ахгүй юу. Яг тэгэл хүмүүний амьдралаар л амьдэрсэн хүн. Алдаа оноо гарч ил байсан биз тийм ээ. Хүн л ямар л хүн одоо яаж амьдэрдэг үү тэр л журмаар амьдэрсэн. Тэр жирөөсөө жаргал зовлоо хослолгүй яах вэ? Ээж аав тэгэл бүхэл хүмүүсээс салаад тэгэл тэгж явах ч юм уу сэтгэлийн тэнхээ маш өндөр. За одоо тэгэл ийм бос одоо хоёлаа цаашдаа амьдралыг бодвол сайн сайхан л байхын төлөө гэл ингэдэг л байсан. Тэгэхэд бол хүн чинь тэгэл өөр болт юм билээ бас. Чулуунбаатар ерөөл магтаал шүлэг дууны үг гэд өөрийн зохиосон ая данганд тааруулсан 200 шихэн бүтээлийг нэгтгэн тусал цацал алагч чулууны хэлтэрхий гэсэн ном гаргаснаас гадна соёлын бит бус өв ардын уламжлалт ерөөл магтаал туйлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс тал нутгийн салхи сүүний үнэр CD-г гаргасан байдаг юм а. Түүний 2007 онд гаргасан тусал цацал хэмээх номны өмнөх үгийг Дорногов аймгийн зохиолч Яруу найрагч Хандын Цэрэндорч хэмээх эрхэм хүмүүн бичсэн байдаг. Чулуунбаатарын энэхүү ном уран зохиол урлагийн аль нэг ангиллалд оруулах боломжгүй. Учир нь энэ ном зохиолчийг арай шинтэй бөлгөө. Чулуунбаатарын энэхүү номыг эхнээс нь дуустал уншиж, ерөөж, магтаж, хайлж, дуудаж, дуулж, хөгжиж үз. Тэгвэл тэнд авьяасын 99% авьяас бэлэг, 1% хөдөлмөр амлан мөнгө хүрдгийг мэдэх болно хэмээн хальгид цалгисан их авьяасыг нь үнэлэн тэмдэглэн бичсэн байдаг лээ. Мөн Чулуунбаатарын магтаалын үг хэллийг их хуулийн оргил бэлийн хоорондох
зай завсар мэт хэмгүү хэмнэлээр дэндүү баялаг байдаг. Огцом хөөрөлт дээшлэлтэй бүрэгдийн халил нүднээс алдууран бараа тасрах нь гэмээр тэгснээ харцгын шумбалт шиг гинтийн цангинсан дуут уналт дөтлөлттэй нь ном журамд байтугай сэтгэл багтамгүй дэмтэй төрмөл болохоо батлаж байгаа юм хэмээн тэмдэглэн үлдээжээ. Өнөөдөр 2009 оны 8 сарын 28-ны өдөр юм байна тийм ээ. Тэгээд өнөөдөр ерөөлж магтаалж хууч Чулуунбаатарыг ирээд ажендаа орчин цагийн аман зохиол гэж энэ том юмыг бүтээж ард түмнийхээ ардын бэлэгт хувь хандив оруулж байгаа. Өөрийн гэсэн зохиогч эрэхтэй ийм уран бүтээлч. Тэгээ энэ бол ард түмнийхээ аман бэлэгтэл одоо хувь хандив оруулж байгаа хэрэг. Харин усад миний зохиол гэхэд төрүүл тавьдаг. Гэтэл одоо энэ ард түмнийхээ одоо аман бэлэгтэл хувь хандив оруулж байгаа юм да. За одоо битэрч одоо 89 онд энэ байшинг бариад анх орсон. Тэгээд энэ байшинг барьж орсноос хойш л ер нь уран бүтээлийг их шуурхай хийдэг болсон доо ер нь. Яг өөрийн байртай болоо тэгээд Хаачин дорсон гэрээсний үг гэж энэ хууль сандахгүй. Хууль сандахгүй ч танай нутгийн хүн дээ. Сайхан дулаан. Сайхан дулаан. Тэрсэн ударнаа тийм ээ. Энэ хууртай юм магтааны хэвчтэй юм чинь. За. Ажаарч тавьчих та. За тэгээд хачин дорсон зээрээ үгэнд ая хийгээд. Хачтай гэрээсний үг гэж үү. Хачин дорсон гэрээсний үг гэдэг юм тийм. Тэгдий. Тий. Энэ их сонтой юм байна. Тэгээд ингээд үгийг хараад байвал энэ нэр нь хачин дорсон зээр хэлсэн үг нь үнэн. Тэгтээ их зовлонтой. Айлгуун эндэн таарсан баймаар. Тэгээд энэ үг айлгуун байсан баг. Би урдаар үзээч. Аадаг. Энэ гашуудтай шиг санагдаад тийм үү? Ерөөсөө айгүй гүмг ухаантай. Ерөөсөө нэг хүн орж ирээ гарсан ч л энэ ингээд хараад энэ тийм гэж хэлдэг. Ерөөсөө ямар ч юм хараад шууд ингээд хэлдэг байхгүй юу? Тэгдэг байсан. Тэр одоо ухаан нь бол их гүмг ухаантай одоо тийм юу гэдгийг юм нэг цэцэлж хэлдэг ерөөсөө. Ямар ч юм хараад шууд цэцлээл. Хайлын найр марин дээр очиод уусууч. За намайг өрөөд элвэ магтаадах тийм өхөн багтдаг юм бол гээл тэгэнгүүт шууд л өөрийг хараад ерөөсөө танихгүй ч юм байсан. За нэрийн нэг асуучаал за гээл нэрийн асуугаал тэгэл би байдал тэгэл царай нөөр ерөөсөө өмсөн зүүсэн бүх юм ин хараад шууд хэлдэг байсан байхгүй юу. Тийм хүн бол одоо ер нь би л сайн мэдэхгүй л байна. Аа маань нутаг усныхаа тухай уул хангахын тухай ерөөл магтаалыг хийсэн байдгийг. Чулуунбаатар бол манай ерөөлж магтаалчтай. Тэгээ халахтуулч дотроо бол их аяастай. Бэлэн цэцлэх чадвараараа бол одоо тархины тав дарах ийм аяастай байсан. Тэгээд энэ чанараараа ч гэсэн одоо улсын чанартай, олон улсын чанартай, үсгийн чанартай ийм одоо ерөөлж магтаалчдын уралдаанд Монгол туульчдын удаадрын уулзалт наадамд их амжилттай болцож байсан. Колонцлог нь бол морин хууртай. Тэгээд одоо халахаар энэ эсрэг тойлоод дээрээс нь ерөөл магтаалыг. Тэгээд тэр нь бол өөрийн хийцтэй. За тэгээд өөрийн онцлогт. Тэгээд тэр одоо Танзан Арабчгийн нутгийн хөнгөлөгч нь бол бас арай тэр цэцлэх хэлэхтэй бол бас их тийм эвсэлтэй хавьяастай юм байна. Ерөөл магтаал
туйл, домог тус тустай өөр л дөхөө. Тэгээ миний бодлоор юм бол энэ ерөөлийн хажуугаар газартаар нь байгаа юмыг байгаагаар нь байхгүй юмыг байлгаж оруулж ирээд чимж бэлэн цэцлэж хэлнэ гэдэг бол тэр хүний оюун ухаан гурав салж байгаа. Нэгдүгээр харан тэрийг хараа сэтгэн. Хоёрдугаар хэлнэ. Гуравдугаар ард түмэнд бүрхийн төлөө ухаан зарна. Тэр утгаараа өөр байдаг. Өөрөө бүх одоо ерөөл магтаалаа өөрөө үгийн зохиодог учраас орон нутгийн одоо байршил, одоо нутгийн нэр, ус, ёс заншил ер нь тэр тал дээр ер нь гаргууд мундаг сайн хүн байсан. Багштай яриа суугаад бол хизээч уудахгүй байнга одоо шинийг сурж мэдэж байдаг. Тийм л их онцлогтой хүн. Өглөө эрт босоод ерөөл магтаалаа хийн. Би нэг 8 9 гээл очиход шин магтаал, шин дууны ая гаргачихсан. Тэгээд сонсгож яадаг. Тийм л хүн байсан да. Уран бүтээл хийгээл их чинь хүн амт ирээл нэг тиймэрхүү юм хиймээр байна гэдэг чинь. За яг ямар юм хийх вэ, яах вэ гэл ингэж асууж ийсэн л тэгэл ерөөсөө тэр дорнол бичээл за энэ болох уу гэл ингэдэг байхгүй. Тэгэнгүүт усууд гайхал. Чи ийм хурдан биччихүү гэл. Тэг чинь харин болж гэнэ үү гэл. Яг болсон юм чи миний бүр санаагүй бодоогүй юм ингээ хийчих одоо ерөөсөө наа чи янзан гоё болж. Тэгж байж байгаа л ерөөсөө нэг хэдэн минутын дараа л аяын өөрөө яг шууд хийдэг байхгүй. Ингээл нэг юм бодоо суужсэн л гинт босдаг бол хуураа аваад за би тэнд нэг ая хийчлээ гэл ингээл тэгээд надаа үзүүлнэ би чинь их урлагийн авьяас муутай вэ. Тэгээ би бас ингээл за яг хөө ингээл сонсдог байхгүй тэгснэл үгүй нэг тэгсэн юм уу? Тэрэн ч тэгмээр юм уу? Тэрний нэг тэгм чи ч урлаг мэдгүй мөртлөө яаж ингээ зарим юм оноод хэлчихдэг ингээл намайг тэгдэг байхгүй. Тэгжил тэгдээ уран бүтээлээ хийдэг байсан. Тэгэд өөрөө бол бас үе бид нэр бас янз бүрийн хэмжээнд бол цэцлүүлнэ л дээ. Тэр нь бол оролдоонд ерөөлж магтаалт юм аа. Оролдоонд шууд ерөөлжтэй ингээд айраг наадам марын хуурын тэргээд л эсвэл өөрийнхөө тухай тэргээд соглол. Тэгээ нэг удаа тэрийг соглохдоо өөрийнхөө тухай тэгсэн чинь нэгээд. Тэгээд намрын донцарын 17 болох наад чиг хэрэгтэй юм байхгүй. Намрын донцарын 17 өнгөрөхөд наад чиг хэрэггүй юм байхгүй. Гэмчлээ. Тэгээ төрөвчмөр ангидагсан бол өстой дэлгэрсэн юу одоо тэгээд надад уулзахтаорондоо намдаа өөрөө зохиосон. Тэгээд санамсаргүй ингээд цэцлээд хэлсэн юм. Одоо шүлгэлсэн үгээр одоо уулздаг. Бид дундаа үе наргантай үг хэлдэг. Тэрийг би бас тэмдэглээд авсан мэт төвтөртүүлдэ. Манай Чулуунбаатарын маш олон юу байна штэ. Одоо өөрийнх нь зохиол бүтээсэн ерөөл магтаал одоо тэмээний цол гэдэг одоо жишээ нь ингээ сая лавсэр ингээ шатрын жүжигчийн лавсэр саяын бич тус үеийн те энэ нааданд оролцлоо штэ. Тэгэхээр энэ их тэмээний цол гэхт бол одоо ингээ Монгол хаяар яасан түүн дэлгэрсэн юм бол бараг байдаггүй юм байна. Тэгээд энэ эвлэг сонин содод байлаа. За мөн нөгөө юу байна? Халах туйл гэж нэг туйл одоо Чулуунбаатар л гаргаж ирсэн. Тэгээ одоо энэ шамдэр нь бас уншиж байна. Тэр өвчгөлийн ууган баярг залуу бол энэ туйлыг хайлдаг юм байна. Тэгээ бид нар сая дээр соёлын бит ус үеийн нааданд ингээд оролцоод ирсэн. Чулуунбаатарын бол гол төлөөлөгч байна штэ. Тэгээд Чулуунбаатар маань баяраа байхгүй ч гэсэн уран бүтээл нь ингэж мөнгө хурж шамдэр нь үр хөвгтүүд нэрт наатаргаар хүүн тийм ээ. Гэж уламжлж авч үлдэж тэнд бол үнэхээр Чулуунбаатарыг яг энэ язгуур талаасаа соёлын бит ус талаасаа бол үнэхээр Монголд нэртэй юм аа гэдгийг бол одоо бас тэн дээр бол харж байхад бас бахархацуулаа. Яг багшийн өөрийн магтаалаас гэх юм бол одоо хамгийн анх Дорн гоё магтаал гэдэг тэрийг сурж ирсэн. Тэгээд Яргуу наадамд бол ер нь тэрнээс хойш гоё магтаал тоглож медаль авсаас ер нь Яргуу наадамд тэрнээс хойш жил болгоо оролцдог байсан. Тэгээд 2000 2002 он хүртэл оролцсон юм аа. Дандаа л одоо багшийн ерөөл магтаалын төрлөөр орж багшийнхаа уран бүтээл хамгийн зөвлөд 2003 оны хавар Яргуу наадамд оролцож нэг багшийн нэг нутагтаа гүйжсэн Монгол мөрний домог гэж байдаг. Тэргээр оролцож алтан медаль авч ялаа.
Тэгээ тэргээрээ бас улсад яваад мөнгөн медаль авч ирсэн. Тэр жилийнхаа намар нь. За багшийнхаа одоо магтаалуудаас багш маань надад зориулж нэг магтаал хэлж өгсөн, зохиож өгсөн үг аян. Манай өвөө Монгол улсын алдарт байж Улаанбаярын Нямбуу гэж Монгол улсын алдарт байж хүн байдаг. Тэр хүний гэгэн дурсгал зориулж одоо адуу дагсан хуур гэдэг аялгуут магтаал хийж өгсөн. Тэр магтаалыг одоо морин хуурын магтаалыг сурсны ар дээр тэр магтаалыг надад зохиож өгж би тэр магтаалыг сурж байсан. Тэрнээс хойш Баяндай хааны хөө Баян Дундаг Баатар гэж халах туул, Ага Улаан хааны туул гээд бас халах туул зааж өгч байсан. За тэрнээс хойш ерөнхийдөө бие даагаад багшийнхаа өөрийнх нь магтаалуудыг ерөнхийдөө харж агаал өөрөө одоо магтахыг харж агаал тэгэл бие даагаа сурсан. Урлагт одоо анх хөл тавиал мориорын дугааланд орсон. Тэрнээс хойш ер нь чигдүүлэл одоо нэг хөөми одоо миний хөөми сурж байгаа ч бол одоо хөөмөд юуж багшийн одоо анхтал багш манаас анх юу сөрийн тавьж өгчээсэн. Тэрнээс хойш өөрөө хичээллэл ингээд зүрхтэй явж байна. Ер нь л урлагт одоо хөл тавихад л одоо хамгийн одоо нэг номерын багш гэж хэлэхэд болно да. Чойжл багш одоо Саранхой театрын Чойжл Мэжидэрж гэдэг хоёр мориорын багш. Энэ гурван хүн л одоо урлагийн одоо гараа эхлүүлсэн хүмүүс байна да. За Дорноговын магтаал
магтаал уншиж да. Ханхо хангаан хаяадаган шаргаалсан алхын одон талдыг хязгаарлалтан хормоо алтан гонотгийн хан алдар нэрий дуурсгаах аштын хөрвонааллах ахай тугаан өргөё өлөнөр наралдуусан өвдөцэн утаантай өрхөн дөрөө тэгшэрсэн өргөөгэрийн голонд би холонгийн тоосон зүйдэрсэн хүндэн шаргалгоодоо хөдөлмөрийн олон баатрууд нь хүчээсэрсэн өлгийдөө Ардын баатар мэн зугаан айлхан багын уутаг эх орно хамгаалсан эрийн сайхан сэтгэл би ардын энэ сайхан утгийн хан арвин түүхийг төвчлөө эрдийн алтан дорн говон их шиг дундан магтлаадаа Чулуунбаатар бол одоо энэ нутаг усныхаа тухай магтсан бүтээлүүд одоо үеийн шавь нарт нь бол баг одоо Чулуунбаатар зохиол бүтээл биш юм шиг яг одоо ардын бүр одоо өөрийн маман зохиол шиг олон жил үе уламжлагдаж ирсэн юм шигээр одоо зохиол бүтээл нь тэгэхээр тэнд одоо нөгөө тэр эргэл богдын магтаал тэгээ хуурын магтаал эднэр нь бол одоо ч тэр судлаачид энэ бит бус өвлөн текст нарын донд энэ Чулуунбаатар зохиол юм уу гэтэл энэ ерөөсөө тэр говийн одоо өөрийнх нь ардын аман зохиол шиг ингэж хүмүүс сонсогдохоор тийм сайхан бараг мөнхийн бүтээл бас хийж чадсан. Өөрөө бол эрүүл магтаалууд бичсэн. Бас шүлэг магтаалууд. Ийм бас хоёр ном хэвлүүлсэн баха. Би тэгж санаж байна. Тэн дээр нь бол жишээ тэмээний магтаал гэдэг чинь. Тэмээний магтаал гэдэг бол аман зохиолын оюу дотор бол нэг байдгүй төрөлд тэмээ оролдуулна гэдэг бол бас говь нутагтаа байсан ч гэсэн тэрийг бол яг одоо энэ болж байгаа тэмээний оролдоо олон газар тэмээчдийн баяр болж байгаа олон газар одоо янз бүрийн нэртэй зэрэгэлдээ өмнө говьдч болж байгаа орнод баяа онгорч болдог энэ наадмууд тэр олон одоо орж байгаа тэндээс төрүүлж ирснээ бол магтаал хэрэгтэй гэж бодсон шиг байна. Тэмээний цол гэж юу байдаг юм чинь. За. Тэгээд энэ улсууд гэдэг тэмээ цолж байгааг нь харж илсэн бол морины аяар цоллоод байх шиг бай. Энэ уул нь бол мантсан тататоны хойчин түмэн тэмээний баяр хийгээд. За. Тэгээд тэн дээр Хүрээт Баатаргаа, Үрийн Баатар Хүрээtгаа анх тэмээнийхээ цолны үгийг бичээд өөрөө цолсон. За. Тэгэхээр тэр аялгуун морины аяар явуулсан юм. Энэ нэг биш байна санаад. Арай онцлог юм байна. Арай өөр хөстэй ч морины цол биш, бүхний цол биш. Тэгтэл нэг тэмээндээ таацсан тийм ардын маягтай нэгдүгээр, хоёрдугаар тэмээндээ таарах. Тэгээ нь одоо говь нутагч одоо тэмээг оролдож байна л да. Энэ тэмээний оролдоон болж баяр наадам басаахан болж байна. Үүрмгдос ирдэн тэмээ болоо гэдэг баяр болд юм. Тэгээд энэ дээр харж байгаа нь тэмээ солоно байна л да.
арай нэг өөр өвчтэй байвал яасан. Аялгуутай байвал яасан гэж. Тэгээ би нэг иймэрхүү аялгуу хийж ард түмэнд хэрэг болох болоо гэж бодоод. Бас яахав та. Нэмэр хантвч болдог санчуу. Ингээд цаашаа дэлгэрээд бас нэг иймэрхүү маягаар цоллуул хүн төрхөн дээр ч юм уу гэж бодоод нэг юм цол штий аялгуулсан. Цагаан шугын замдан шатар замбо твин эртний сүрэг үлэг гөрүлэн утам мөхшөллүүдэн санкэр говийн хаа сайхан хүзүүтэй бусын эзэн тэнгэртэй хулган хоёр шигтэй хурдан шинжин үрдсээ ураад мэлцэн хоншортой бучгар үдэг зогдортой тулаа сартхар хамартай зүгшэвхтэй Арин харин хүмүүстэй баттурун тавхайтай аргаар үлчинтэй хатшээ ужинтэй Сала замдам буйлтай сайхан нохторн тагтай магна хивсэн тогштай малчин уяач эзэнтэй Эрэм говин эрдэнд сүргэсэн далайн эзэн тэнгэр арван хоёр жилиг агуулан төрсөн арслан зааны чадалтай Хангаар говин тэмэн сүрэг хавтган утамт хурдан хүлээг игээ замч гоё юм санагдав. Тэгээ насанд бас гайгүй хүлээж авчин дээ. Наач гоё цол байна юм гэж хэлсэн. Зарим нь тэгж явах гэсэн ч тэмээчтэй. Тэгээ яг ерөндөд ингэсгийгээд цололч болохоор юм уу гэж санаа гэнэ би энэ хөө оролцсон юм аа. Одоо бодож байгаа юм бол аавынхаа энэ эрүүл магтаал бас дуунууд бий. Зохиосон дуунууд бий, сайхан дуунууд. Сайхан дуунуудын одоо хүнд хүрэх хэмжээний дуучдад бас танилцуулж, дуулуулж, олон түмэнд хүрэх тийм бодлоо. Магтаал юмнуудыг бол одоо өөрөө ам одоо сайхан магтаад аваад явах аав нэр алдрыг дуурсгаад энэ хүний зохиол юм шүү, энэ хүний хийсэн уран бүтээл юм шүү гэж ингээд аваад явах хэмжээний сайхан болсон бас ярилцаад явж байна. Би чинь жоохон хүүхдтэй хасаа аавынхаа хуур тоглоод магтаал хэлж байгааг бас үздэг. Ингээл хараад баясдаг тийм л хүүхдээсээ. Тэгээ аавынхаа би 18-ын богд гээд магтаалт хүүхдээ бас их дуртай. Тэгэл аав та нөгөө нэг магтаалаа яваад өгөөч гэл. Тэгэл тэрийн сонсоод баясаа суудаг гэсэн. Би одоо жишээ нь оюутан байж байгаа л юу богоноор нөө амралтаараа богоноос буугаад таксинд суугаад гэрээ зааж өгөх гэд бол за тэрний тийшээ мишээ гэж зааж өгөх ямар шаардлага байхгүй. Морио уурын Чулуунбаатар гэлтгч юм дөө чукагийнх бүрс танихгүй хүн байхгүй. Тэгээ гудамжинд аавтай зүг одоо ийш тийш явах болох юм бол ерөөсөө айгүй хэцүү шүү дээ. Хоёр алхаал таньдаг хүнтэй юм яриа зогсож. Хоёр алхаал таньдаг хүнтэй юм яриа зогсож. Айгүй хэцүү тийм мэддэгс ахгүй. Тэгээд яг хаа тухайн үед хэцүү санагдажсэн боловч одоо ингээ эргээ ботход бол үнэхээр бахархмаар
одоо тийм олонтой, танилтай тийм хүн байсан байхгүй юу. Ер нь тэгэл танилтай хүн чинь талын чинээ штэ. Тэгэхээр одоо танилгүй хүн ямар хэмжээнд байх вэ те? Тэгэж бодхолоор бол аав маань бол нэр үнэхээр мундаг хүн байсан гэдэг нь бол нэр маргашгүй. Аавтайгаа цуг явах чи ерөөсөө нөгөө очих газараа ер нь марыг хоцорж очих шүү дээ. Ой сайн байна уу? Сайхан амарч гин үү? Сайхан зогсож гин үү гэдэл яриа. Тэгээ тэр болгон үнтэй чи сайхан ингээ явчихгүй шүү дээ авч. Хичнээн яарч исэн чи сайхан та сайхан амарч гин үү? За хизээ ирөө гэд нэг 15 үг солиод өнгөрөн. Намрын дунд сарын 17 тэгэл цагаан сарын шиний нэгэн болох чинь гэртээ ерөөсөл дөнгөж золгоол тэгэл усууд аваад явчихна. Аймгийн захиргаа аюу золголттой тэгэл албан газруудын золгол тэгэл айл амттай уурал ингээд ерөөсө гэртээ шиний нэгэнд ингээд ах дүүнэр нэрэл ерөөсө Баатар ах байхгүй ш ирээ золгох гэхээр ингээд байхгүй гэдэг. Орж ирэл байна уу Баатар ах гэл ингээд эрэхтэнд байхгүй. Яасан тийш аваа явц, ийш аваа явцсан гэл тэгтээ. Ерөөсө тэр бол маш их хурлаа золгоо ярьдаг гэсэн. Тиймэрхүү юм бол тэгэл тэр нөгөө нэг найр хоронтой өдөр бол ерөөсөө одоо олдохгүй шүү дээ. Нэг нь аваад явахт нэг нь тэгэл заримдаа ч улсууд бүр бараг ирээд энэ хашаанд ингээд олон машин ирээ зогссон. Би аавна гэд ингээд очирлоо тэгэл байж идэг гэсэн шүү дээ. Тэгжил их яадаг гэсэн. Одоо тийм юу улсууд бол их л өр залж л аваачдаг байсан да. Бэлэн цэцлэх гэдэг чи одоо ер хүн болгоны хийдэг гэдэг биш л дээ. Гэхдээ яг хоо би бодоход сая өнгөрсөн жил улсын уралдаанд эрүүлж магтаалчтай улсын уралдаанд оролцлоо. Тэгээ 3 дугаар Батгаар байранд орсон. Эрүүлж магтаалчтай улсын уралдаан гэдэг бол бас тийм амар идэв ш. Бэлэн цэцлэн тэр шалгуур хөнд хэцүү. Тэгээ үзэхэд бас нэг удам дагсан юм бас байгаа авах гэж би дотроо боддгийг. Он цаг үеэрч бүх зүйлс хуучирч зарим өв соёл тухайн цаг хугацаанд уусан алга болоход хүн төрлөختнийг хэрхэн амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын өв байх нь дамжиггүй юм а. Энэ л өв соёлыг өнөө бидэнд авчирсан түгээн дэлгэрүүлсэн, уралсан бүтээсэн өөрийн дэгийг мөнхөлсөн хүн бол яах аргагүй Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төрийн ерөөлч магтаалч Чулуунбаатар гэдэгтээ судлаачид санал нэгтгэдэг. Чулуунбаатарын ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, сурталчлах гавьяа зүтгэлийг 2011 онд төрөвнөлж, төрөндөө чагнал Алтан гад судангоор шагнажээ. Монгол тойл ЮНЕСКО гэдэг нэгдсэн үндэстний тэр боловсрол соёл шинжилгээ ухаан хариуцсан ийм мэргэжлийн байгууллага ЮНЕСКО гэдэг. Тэнд монголчууд одоо 16 төрлийн өвийг бүртгүүлээд байгаа. Дэлхийд танстай болж байгаа. Энэ бол монголчууд одоо хүн төрөлхтний соёлд хувь нэмэр оруулсан гэдгийг баталгаажуулж байгаа. Энд тэр Монгол тойл яалтаа хамгаалах шаардлагатай соёлын битгсэн юм саланд орсон. Энэ нь бүртгүүлж ингэ Монгол энэ тойлыг Монгол тойлын энэ амьд уламжлалт чинь бол хатгалж байгаа юм цөөхөн хүн байгаа юм шүү дээ. Цааш нь залуучууд одоо мэддэг дараагийн залхамжилж үлдэх ёстой. Энэ үг бол мөнхөд амьд уламжлалаараа ингэж одоо залхамжлагдах ёстой. Одоо соёлын өвөг ингээд 5 айс авдна авч үзээд судлаачид ингэж авч үзэж байгаа юм байна л. Ерөнхийд намын бэлгийн ингээд гар хурлал гэдэг юм уу те. Тэгэд манай бол төв алах, төөлч гэдгээр төөлч дундаа бол алдартай. За тэгээ Чулуунбаатар маань бол энэ соёлын бит бос үеиг ур чадварын өндөр дэвшиндээ үлсэн бэлэг аяасны улсын чагсаалт гэж. Энэ бол Монголд байгаа одоо хамгийн сор болсон энэ өвлөгч нарыг соёлын бит усыг өвлөдөг тэр өвлөгч нарын чагсаалтанд орсон. Нэлийн дэвэр өчгдсөн. 13 туйл шууд ингээд одоо энэ таалдах юм бол ингээд шууд одоо юу гэдгийг энэ манай судлаачдын энэ тойл малх тойлуудын ихтгэл дотор бол шууд одоо Орос нь бол хэд хэдэн тойл бий. Тэр нь бол агийн улаан хааныг бол шууд бэлэг шууд хайлцдаг янз янзын хойлбортой. Түүхлийн Баатарлаг тойл агийн улаан хаан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чулуунбаатар
사양다주 납진 사야될 그르쇼 사랑 사양 다제 샤진 사야될 그르게 사엔 사겐 드럼도 모 사겐 수도 낼 샤르 타고 겠네 시키는 그때 흔들겠네 За 7 настай дамжимэргэн гэдэг туйлыг бол хэлнэ. Тэгээд цааш нь ингээд тийм туйлыг, ийм туйлыг гэдэг тодорхой бэлтгэл дээр хэлэхэд өөрөө тэр хүнээс ус энэ хүнээс сурсан гэдэг 13 туйл хэлдэг гэсэн. 13 бисрэг туйлыг, халахын туйлыг, урт богино туйлуудыг хайлна гэдэг бол бас хүнээс тийм ой санамж дээрээс нь тэр одоо аяг гисгийн арай одоо тэр данжин дааруулах, тэр мөр шатнд дааруулна гэдэг бол одоо хоочин тойлч хүнээс их одоо яс билиг шаардна. За дээрэс нь тэр өөрөө бол энэ хайлж байгаа тойлоо хүнд хүрэгтлэр. Тойл гэдэг чинь өөрөө бол аман ярганаар. Дээрэс нь аялгау хөгжим аялгау. Дээрэс нь одоо хүмүүст хүрэгтлэр жүжигчтэй орон чадвар гэж яддаг юм л да. Ийм гурван юм нийлжиж сая одоо тойл хайл. Багтаал хэлсэн ч гэсэн тэнд байгаа болж байгаа үйл явдалтай уялдуулж гэдэг. Ингээ нүдэндээ харагдж байгаа болж байгаа үйл явдал. Тэр одоо гэрэлж байгаа залуус юм эсвэл болж байгаа тэр баяр наадмын яд тэр юмыг бол тэнд бүр зориуд шингээж өгдөг. Тэр талаар бол их бэлэндээ. Аадгүй хөрөлдсөн ирсэн эрхэм шүүгчид. Газар хайчин ирсэн туйлчдаа. Орны шаргалгоос догшин утгын нутгаас ашиглаж ирсэн ахын дүүсийнхээ өмнөөс амар мэндий чирья. Яг За туйлын талаар гэвэл багш маань Ага улаан хааны туйл гэдэг одоо мартагдсан байсан халах туйлыг сэргээгээд ая дангийн тааруулаад тэгээд одоо шавнартаа уламжлан үлдээсэн. Тэрний дараа Баяндай хааны хүү Баян Дондог Баатар гэдэг халах туйлыг мөн адилхан юу аж аялгуулан хуурдаж өөрөө ая дангийн тааруулж шавнартаа үлэн уламжлуулж одоо туйлч гэдэг цолыг одоо соёлын яамнаас авч ирсэн. Улсад 10 удаа төрүүлсэн. Өөрөө 9 тог бэлэгддэг учраас 9 удаагийнхаа юуг тэр малган дээр ингэж юу яасан байхгүй юу? Тууз хатсан байхгүй юу? Тэр нь одоо 9 удаа төрүүлсэн. Тэр наад тэмдэг нь болохоор юу байгаа? Туйлчдын нааданд оролцоод ийм медалаар шигнүүлж ирсэн. Тэрийг малгай дээр малгайн тэмдэг гэж өгсөн юм билээ. Манайд бол туйлчд 13 хүн байдаг. Одоохондоо. Ягаад гэвэл тэр малгайд нь одоо тусгай таних тэмдэг. Тэр нь бол юу гэж тусад Монгол туйлчаа гэсэн. Тийм албан ёсны эрхийг бол авсан туйлчийн нэг юм. Тэр учраас халах туйлын юм бол нэртэй төлөөлөгч нэг гэж. Энэ одоо гой нутаг талаад хэлж байгаа тийм одоо төлөөлөгч байгаа гэж бид нэр үздэг дээ.
Энэ Монгол туурхтны туйлчд гэж намайг энэ Төв Азийн туйл гэдэг олон улсын симпозиум их наадам явдаг юм л да. Тэр хүнд 2 удаагийнх нь хоёуланд орсон байна. Чулуунбаатар. Тэгээд энэ туйлчдын танилцал баг. Тэгээд энэ халах туйлчдын энэ дээр манай халах туйлыг судалсан тоон энэ дээр манай Зундан Чулуунбаатарын танилцал зураг мөрөг нь бас байна. За энэ бол Монгол үндэсний соёлын бие засгийн ховор осгой төрөл зүйлс гэдэг хамгийн одоо энэ дэлхийд түүнээс гадна бол энэ дотор юу соёлын бие тусвыг ур чадварын өндөр дэвшинд байсан бэлэг авьяаснуудын жагсаалт гэдэг юм байж байгаа. Энэ дотор бол Чулуунбаатар орсон. Энд хэн орсон гэвэл нөгөө Жаминг байна, нөгөө Норбанс байна, нөгөө их сүрхэн нуурдаг Арабсрын одоо арт эмчилж интерч цөмөр орсон байна. Тэдний зэндаанд явж байгаа гэдэг бол зөвхөн одоо артын авьяастан одоо орон нутгийн тим одоо бэлэг авьяасны хувьд бол бас өндөр том одоо юу гэх юм үнэлэлт гэж бас боддгийг. Одоо тэр хийж бүтээж байсан, тоглож байсан, тэгэл одоо гэр орондоо байж байсан. Энэ тэр надаа тэгэл жологчтой хэдүүлээ нэг наригч хоо энэ тэргээл хуурмор хуурж исэн. Би сүүлдээ уяхан болчоод нэг сэтгэл уярчаад ирөөсөн хуурд энэ тэргээл тоглохоор нулимс хоожоод болдгоо байсан. Тэгээд орхосоо халчаад байдаг болцсон. Ер нь тэгээд урлаг юугаар их сайхан тоглож хүний сэтгэлд хүрч байгаа юм чинь ер нь тэгээд хүний уяраад байдаг шүү дээ. Ерийн угаасаа өөрөө юм төрмөл одоо тийм авьяас бэлгтэй угаасаа тэгэл одоо тэр хуурхаан тоглодог авьяас дээр тулгуурлаад ерөөсөө тэгэл тэр ерөөл магтаал сүулдэ бэлэн цэцлэн. За ер нь соёлын өв тээгч талаас бол маш их тийм сайхан өв тээж исэн хүн. Одоо тэрийн даанч үлдээж авч одоо чадсан юм уу аймгийн хэмжээгээр ярихад улсын хэмжээнд бол хэдэн одоо тэр байр эзэлсийн тэр бичлэгүүд нь байгаа баха ямар ч байсан. Ер нь бол тэр ерөөл магтаалыг бол өстой нэрэ хүний сэтгэлийг хайлтал хэлнэ штэ. За тэгээд тэр дараа нь хөөми говьд бол хөөми байгаагүй байсан гэж хэлэхэд бол болох бах. За хөөмиг бол говьдоо ингээд дорногой байвалтай дэлгэрүүлсэн хүн. Тэр аялгуулан одоо хэлэх одоо тийм сайхан тембертэй хоолой одоо тэр ёстой л өв тээж авсан. За тэр ЮНЕСКОд бүртгүүлэхэд манай Чулуунбаатар бол тэн дотор одоо халах туйл юм байдаг. Барянхай туйл юм байдаг. Дөрвөдний юм байдаг гэсэн 10 минутын кино танилцуулга цаана фото зургууд. Тэн дотор Чулуунбаатар явсан. Тийм учраас бол энэ Монгол туйлыг одоо хүндрэлтний тэр өвийн жагсаалтанд оруулахад бол Чулуунбаатарын хувь нэмэр орсон. Монгол туйлын дүр төрхийг одоо харуулахад бол хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Үнэхээр байглаас зайсан төрөлхийн тийм гоц авьяас юм да. Би бол гоцол гэж хэлмээр байна. Үнэхээр тэрийг Монгол улсын хэмжээнд 9 удаа одоо ерөөж магтаалцын уралдаанд төрүүлнэ гэдэг үл тийм ээ. Үнэхээр гоц авьяас байглаас зайсан одоо бурхнаас өгөгдсөн тийм том өгөгдөлтэй л хүн. Тэр шууд юмыг хараад цэцлэн гэдэг бол тийм хэрийн хүн биш. Одоо яруу наригчлаа боддог чадахгүй л үүдээ тийм ээ. Заашгүй нэг цаасан зэр буулгаж үйжл яадаг штэ. Тэгэхгүй манай хүн бол хураад барайл шууд цэцлээд хэлдэг. Тэр тал нь бол их мундаг байсан л гэж би бол одоо байнга л тэргээр нь их бахархаж л явдаг юм. Одоо Монгол улсын хэмжээний одоо Дагринц гээд ардын жүжигчин би. Тэрний дараа тэр Жамцсан Чой гэ Төв аймгийн хүн байгаа. За тэгэл 3-т орно. Тэгээ яг үе үеэрээ л гарч ирсэн. Дагринц гоол эхний үед нь гарч ирчихэл одоо Монгол хамгийн 1-р зэргийн хүн байлаа. За тэгээ Жамцсан Чойгоо тэгээ дараа нь энэ Чулуунбаатарч нь бол гарч ирсэн хүн байхгүй юу? Тэгэхээр энэ хүн бол аман бэлгийн том нөлөөлөлттэйгээ бас одоо өөрхийн хэмжээндээ бас энэ аман одоо ерөөс аман зохиол аман бэлэг гэдэг бол арт түмний л гараар бүтсэн. Тэрийг бүтээлцдэг хүний нэг байсан гэж би талархалтайгаар одоо дурсаж байна. Хүний өөр нь тэгээд өөрийнх нь зан чанар тэгээд тэр өөрийнх нь зүтгэл хүний авьяас бэлэг зөвл байх юм бол тэрний зөвл үнэлж явах хэрэгтэй л да. Тий. Би тэгээ бас тэр нь бас нэг жоохон тэр нэг хувийн жоохон тийм юмнаас болоод нэг жоохон дотоод ойлмог гэдэг нэг авиатын нөгөө хүн болов уу гэж боддог. Тэгээд харин сүүлийн үед яг Алтан гац одонгоор шагнасан байсан. Улсын төрийн дээд шагналал Алтан гац одонгоор шагнасан байсан. Тэгээд одоо
Бас тэгээд тэр шагналсан шагнал тэгээ бас цаашаа их урт удаан авч явж чадсангүй те. За одоо ер нь өөрөө бол тэгдэг гэсэн би морин хуур сурчлаа гэж өөрийгөө хэлэхгүй. Би бол одоо ер нь бараг л эхлээл гэж өөрийгөө хэлнэ. Энэ бол одоо маш их одоо тийм өргөн цар хүрээтэй их сайхан юм байгаа юм. Ийм их ч одоо ер нь ард түмэн төргөн гэдэг бол их мундаг чадвартай л хүн хийдэг ажил. Гэхдээ би бол зах зугаас нь л хийж гин гэж ярьдаг байсан. Тэгээд 11 онд алтан газсаа төр өндрөөр үнэлж алтан газ өгсөн. Тэр одоо медалийг бол хүлээж авсан. Тэгээд бол баярлж илээсэн. Би одоо өшөөд их юм хийх ёстой юм байна гэж тэгжсэн. Олон шавнартай миний шавнар бас сайн явах бах. Ямар ч юм эднэр одоо миний юуг тасдахгүйгээр л одоо цаашд явах байхаа гэж өөрөө ярьдаг гэсэн. Юу энэ дорн говьдоо бол мань хүн юу яасан. Тэр нэг дугуйлан муулийн хичээлээ гэж их олон удаа санал тавиад болоогүй. Тэгээд энд бас нэг Монгол зан үйлийн өргөө бариулъя гэж их олон удаа бас санал тавьсан. Тэгсэн чинь тэгээд бас болоогүй л дээ. Тэгээд сүүлд нь энэ одоо хүүхд орны наан байдаг чинь тэрийг бариа тэнд нэг байр өгнө гээл байсан. Тэгээ бас яг өгөөгүй яг өхөө болохоор бол тэгээд бас тиймэрхүү юмтай болгоул одоо тэнд маш их юм хиймээр байна гэж өөрөө их ярьдаг л байсан. Ерөөл магтаал тэгэл хүүхдүүд заагаал ерөөсөө тэнд одоо нэг хэдэн ахмадууд нийлээд тэгээ тэндээ ээлжлээд ерөөсөө жижүүрлээд хүүхдүүд юм сургаад ерөөл магтаал үлгэр туул ерөөсөө янз бүрийн юм тэгээд явуулаа тим явуулъя гэж бол нэг хэсэг маш их хөгжүүлж явсан. Одоо миний амнаас гарсан үг болгон одоо эрдэнэ шүү гэж одоо ер нь маш шударгаар хэлдэг байсан. Тэр болгоныг ер нь чадах ятгаараа л биелүүлэхийг хичээдэг байсан боловч тэгээд зарим нэгэн зүйлийг одоо сурж амжаагүйдээ жоохон харамсчил явдаг. Тухайн үед нь бас өвөнд нь ороод нэлээд юм сурсан гэж өөрийгөө бодож байсан ч гэсэн одоо бол маш чамлалттай. Яг үндэ бас аймаг орны зүгээс ингээд өвлөн уламжлах энэ талаас жоохон тутмаг хандсан да гэж л жоохон тийм харамсал төрөөд байдгийн. Энэ хүн өөртөө л одоо тэр хамгал дорн бүтээлүүд нь өөртөө ингээд дуусч яана л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр их ийм сод одоо хүмүүсийг нэлээ харж анхаарч ямаар юм шиг санагдаж байна да. Надад бол жоохон ингээл одоо театр одоо энэ соёлын боловсрол соёлын төв аймгийн одоо соёл боловсрол хариуцсан улсууд энэ эдэр амьд сэрүүн байхтан сайхан тийм кино зурагч юм уу эсвэл одоо нэг тийм зурагтай өөрийнх нь тоглож эдэр тоглолт эдрээс нь оролцуулаад тэр дуу хоолойс нь оролцуулаад сайхан тийм DVD, CD ч юм уу тийм юм одоо гаргаагүй болов гэж бодож байна. Тэрүүнд жоохон харамсаж байна. Чулуунбаатар маань тэнгэр талчхтаар орон нутг нь яг нөгөө одоо тэр ардын хавьяаснуудын дараагийн тэр болдог бүх үйлчлэг юунд их өгүүлэгч харагдана лээ. Дээрээс нь ер нь бас зохион байгуулдаг оролцдог нөгөө хэд маань одоо Чулуунбаатар маань их өгүүлэгч гэж ярьж ирсэн шүү. Чулуунбаатар гой бол бас авьяас бэлэгтэй хүн их эрт одоо тэ энэ ертөнцийг орхилоо их ховор авьяастай хүн байсан гэж бол одоо ч бид нарын уулзсан хүмүүс бол одоо тэг шагшиж магтаж байдаг. Би аавгаан боддог байхгүй. Дорногов аймаг одоо хичнээн хөдөлмөрчин хүн ардтай байдгийн гэж бодоход энэ хүмүүс байр сав айл гэр чин байр савнд орж байгаа шинэ албан газар хүртэл ороход манай аавыг урьж залж өрөөл хэлж жавар үргээл гэж ингэж байсан. Тэгээ би зүгээр нэг юм боддгийн аймгийн одоо хүндэт иргэн гэж байдаг бол миний аав л байх хэвээр. Яалт байхгүй. Яагаад тэгэхээр хүн болгон урьж залж хоймортон суулгаж хүндэтгэлтэйгээр хандж явсан хүн бол миний аав байхгүй юу? Тэгчлээд тийм да. Олон сайхан шавнар нь ч одоо ч хүртэл ингээл бас нэрийг гаргаал явж байна.
Аавынхаа энийг өвлүүлсэн, уламжилсан ардын өв соёл урлаг энэ юмыг хаях хэрэг надад байхгүй. Би тэгээ энийг бас ажлынхаа хажуугаар чадан ятан л хичээж авч явдаг юм да. За ер нь бол одоо бүх одоо зааж өгсөн бүх зүйлийг л одоо заажид өвлөн уламжлаад боломж олдвол хүмүүст заагаад за тэр дундаасаа 2 туйлыг бол одоо нэлээд олон хүнд зааж өгөх тийм зорилготой байгаа. Аавын маань зохиосон магтаалууд нэлээдгүй. Аа маань нэг ном тусал цацал гэж ном гаргасан. Одоо дараагийн номных нь материалууд амьд зэрүүн багтаа бүгдийг бэлэн болгоцсон. Одоо бид нэр тэрийг одоо гүйцэлдүүлэх гээд ном хийх гээд байж байна. Энэ ном бол одоо удахгүй энэ ондоо багтаад гарчих واخ. Чулуунбаатарын маань бүтээсэн тэр үг бол цаашдаа манай Дорн Говьаймгийн төдөөгүй манай Говь нутаг төдөөгүй Монгол улс батэгээд хүндрэлтний өгдөл өөрийнхөө байр суурийг эзлээд үеийн үед одоо бас яг гэвэл энэ арт юмны юм амьхтэй байдаг байхгүй. Ховг нэг зохиолч юм бол юм мартаж ардын юм гэдэг бол цаашаа амьдарч идэг. Тийм учраас бол мөнгө дорших байх гэж цааж. Тэгээд энийг бол өрөө хүмүүс нь нутаг болсон. За тэгээд шавнаар үргэлж байгаад алдаршуул тусч байгаа хэвээр. Миний одоо том хөвч юм мандах шүү дээ. Одоо 2хан настай. Айлд мөрө хуурын аав. Моё гэл. Аваад өгчих юм болоо гэл дарж байгаа юм байхгүй хэрнээ л оол гэл. Тэгээ би одоо тийм хүүхдийн минаас дотор агуу хавьяас нуугдаж үйж. Тэр хавьяас нь мөрө хуураар илэрч. Өвөөгийнхөө алтрыг цоорайтуулсан мундаг өрөөлч магтаалч мөрө хуурч юм гарах баха. Тэрэнд нэг юм би. Өнөөдөр тэр бидний дунд алга. Гэвч түүний нүдэнд дулаахан дүр төрх, морин хуураа аялгуулан татаж, уран яруу үгсийг хөнгөнсөн хоолоогоор уншиж байсан нь өнөөч Дорн Говийн ард иргэдийн сэтгэлд мөнхөд оршсоор байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч Чулуунбаатар өөрийнхөө тухай бие чиншүүлэхдээ нутгийн тахилах тайрхандаа сэтгэлийн цацал өргөсөөр нүүдлийн шувуу шиг хүүчин утаг арилж болно. Аргалын утаатай бор гэртэн хорогдно гэдэж яах вэ? Амьдралын хань үрүүдэмдэн саатна гэдэж яах вэ? Алаг хорвоод идлэх бурхны хишгийн тоогоор адис тэтийг зорин бий. Салаа замын уйлзуур дээр цэнхэр хадаг дэвсэлдүүл сансан бодсноо шившээд миний одонд өргөөрэй. Сар наран жаргадаг хороогийн ёсыг дагвал сав шимийн ертөнцийг зулын гэрлэр чимээрэ хэмээн нэгэнтээ бичсэн байдаг. Азаргынхаа хүрээгүй газарт унаг нь хүрдэг. Аавынхаа хүрээгүй газар хүүн хүрдэг гэдгчлэн агуу их авьяасын үргэлжлэл маргаасын наранд мандах үзээ.